За өнөөдрийн хичээлээр бүгдөө Windows-ийн орчинд файл хувцастай ажиллах талаар авч үзье. За ингийн тулд файл хувцастай ажиллах програмуудыг нээж ашиглах хэрэгтэй. За үүний тулд файл хувцастай Windows-ийн орчинд ажиллахдаа My Computer эсвэл Programs Accessories Windows Explorer гэж файл хувцастай ажиллах үндсэн програмуудыг ашиглаж болно. За үүний өмнө эхлээд бүгдөө хавтас шинээр үүсгэхийг авч үзье. За хавтас шинээр үүсгэхийн тулд хаана үүсгэх вэ гэдэг асуудлыг гол асуудал байгаа. Тийш шилжих хэрэгтэй. За шилжилт хийхдээ бол Windows Explorer програмд маань ерөнхийдөө хоёр цонхтой нэгдэх өгөөд зүүн цонхнод бол ерөөсөө файл, хавтас, дискнүүдийн мэдээлэл гарч ирдэг. Эндээс та нэг хавтаснаас нөгөө хавтас нэг дискнээс нөгөө диск рүү чөлөөтэй шилжилт хийж энэ хооронд файл зөөх, хуулах, засварлах ажлуудыг хийнэ. За эндээс мөн бас нэг хавцнаас нөгөө хавц руу, нэг дискнээс нөгөө диск руу шилжихдээ address мөрийг хөвчлэн ашиглана. За эндээс address мөр нь зарим үед бас дэлгэсэнд харагдахгүй асуудал байдаг. Түүнийг бол view-ийн toolbars address bar гэдгийн өмнө сонголт хийгдсэн тохиолдолд харагдахгүй. За сонголтыг авсан тохиолдолд ингээд дэлгэсэнд харагдахгүй болох өгөөд эргүүлээ сонголт хийхэд гарч ирнэ. За энэ мөрийг ашиглан мөн бас нэг дискнээс нөгөө диск, нэг хавцснаас нөгөө хавц руу шилжилтийг хийж болох юм аа. За бүгдөө My Documents хавцанд нэг шинээр хавцас үүсгье. За тэгэхээр бол My Documents хавц руугаа шилжихэд түүний баруун талд My Documents хавцанд байгаа дэд хавцууд болон файлуудын нэрсэж хасаалтууд гарч ирсэн байна. За эндээс бүгдөө файлын new folder. За ингээд эндээс гараас нэрийг бичиж өгөөд enter дараад баталгаажуулчихна. За файлаа нээхдээ хулганы заагчийг авчиж 2 дабл клик дарах юм уу? Эсвэл гараас enter тавьж тарна. За тэгэхэд би шинээр ZBM1A гэсэн шинэ хавцас нээлээ. За одоо бүгдээрээ дотор нь шинээр файл нээ. За энэ 6-аас доошхын нэрүүд маань багшийнхны хулган гүйлгээд байгаа нэрүүд маань тэр чигээрээ файлуудын нэрүүд өгөөд та ямар програмын файл нээхээс шалтгаалаад аль файлыг сонгохоо гинэ. За бид бол text document буюу зөвхөн бичвэрвч файл нээж байгаа. За text document буюу бичвэрийн файлыг нээе. За new text document гэж гарч ирэх үг юу? Эндээс чи файлынхаа нэрийг өөрчлөхөд гараас бичиж өгчнө. За энд би файлаа одоо файлаа За файлаа нээгээд бүгдөө энд бичвэрийн файл бичих боломжтой боллоо. За эндээс үсгийнхаа фонт хэлбэр хэмжээг сонгоод ямар үсгээр бичмээр байна, хэдийн хэмжээтэй бичмээр байна гэдгийг сонгоод текстээ бичнэ. За ингээд бичсэн бол та файлсны save командаар үндсэн текстийн хадгалаад өгчих хэрэгтэй. За ингээд хаач. За ингээд бид нэг бичвэрийн файл үүсгэлээ. За нөгөө файлынхаа одоо хуулбарыг десктоп дээр үүсгэе. Хуулбар уу shortcut. За тэгэхийн тулд эхлээд хаана үүсгэх гэсэн тийш шилжих хэрэгтэй. За десктоп дээр үүсгэхээр десктоп руу шилжиж чинь. За файлынхаа хуулбарыг үүсгэхийн тулд файлын new shortcut. За new shortcut гарч иргүүд энэ type location of the item гэсэн энэ мөрөнд хуулбар үүсгэх файлынхаа баарчлан зааж өгөх хэрэгтэй. Гэвч энд та буруу заагаад өгчих юм бол хуулбар үүсэхгүй. Тийм учраас та browse тавчсан дээр дараад сонгосон нь илүү найдвартай. За тэгэхээр бид My Documents руугаа шилжээд за би ZBM1A гэсэн хавц үүсгэсэн. Тэрэн дотор ZB1A файл үүсгэх нөгөөтг сонгоч. За энэ бүгдөө энэ location буюу замыг харъя. Энэ батлам гэдэг хавцны My Documents ZBM1A. За next дараачийн үйлдэл рүү шилжих өгөөд энд одоо shortcut-ийнхаа нэрийг одоо юу гэж өгөх вэ? Тэр үндсэн файлын нэртэй байвал илүү зөвхөстэй finish дараад үүсгэж байна. За энэ shortcut болон үндсэн файлын